Мэргэсэн нэгтлэн бодогчдын эрх олгох шалгалт жил бүр зохион байгуулдаг. Жилд 2 удаа 6 болон 12 сард эрх олгох шалгалтыг авдаг. Шалгалтын гол зорилго нь мэргэсэн нэгтлэн бодогчдын эрх олгохоос гадна тэдгээрийн хууль эрх зүйн талаарх мэдлэгийг сайжруулах, 2016 оноос хэрэгжих аудитын хуулийг таньж мэдхэд гол зорилго орчиж байгааг хэлж байсан. Энэхүү шалгалт нь Монгол улс даяар явагддаг бөгөөд 11 сард 21 аймгийн мэргэсэн нэгтлэн бодогчдын эрх олгох шалгалтыг авч дууссан байна. Энэ удаа нийслэлийн хэмжээнд энэхүү шалгалтыг авч байгаа юм а. Болвол энэ оны 7 сарын 19-ны өдөр 7 сараас ахуулаад Монгол нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль, аудитын тухай хууль шинжилэн найруулж шинээр бол батлагдсан байгаа. Энэ хууль маань 2016 оны 1 сарын 1-ээс улс их орон даяар мөрдөгдөж ажиллахаар ийм байгаа. Тэгээд энэ хууль эрх зүйн орчин маань өөрчлөгдсөний өмнөх шалгалтууд болж байна. За 2016 оноос ахуулаад одоо энэ эрх олгох энэ шалгалтыг бол Монголын мэргэсэн нэгтлэн бодох институт зохион байгуулахаар ийм байгаа. Олон улсад энэхүү шалгалтыг мөн жил бүр авдаг. Манай улсын хууль заасан хууль журмын дагуу нэгтлэн бодогчдын ур чадварыг шалгах сорих үүднээс жилбэр зохион байгуулдаг гэдгийг шалгалтын комисс хэллээ. Өмнөх жилийн мэргэсэн нэгтлэн бодогчдын эрх олгох шалгалтын хувьд шалгалтанд оролцох шинийх нэгтлэн бодогчдын 9% тэнцэж байсан. Харин энэ жилийн хувьд 900 гаруй нэгтлэн бодогчдын 10 гаруй хувь тэнцсэн байна. Энэ жил өмнөх жилийнхээс өссөн байгаа нэгтлэн бодогчдын ур чадвар сайжирч байгааг хэлсэн юм а.